Амтны хоолрыг аялуултаа сайхан хөгжиж өгчтэй хөгжүүлсгийн чаг шин дугаараа бэлэн болоод байна. Манай өнөөдрийн нэвтрүүлэгт цагдаагийн байгууллагын түүхт 95 жил Улаанбаатар хотын цагдаагийн газар үүсч хөгжсөний 90 жилийн ой болж байгааг холбогдуулна. Цагдаагийн алба хаагчид хүрэлцээрж оролцож байна. Оролцогчтойгоо танилцъя. Чакак нэвтрүүлэг. За ингээ оролцогчдоо танилцуулъя. Эхний суудлын дээр Багнуур дүрэгдэх цагдаагийн элчийн ахлагч Батбаяр. Сонгойрхон дүүргийн цагдаагийн 2 дугаар хилцээний дислэгч Нэм Заяа. Хаануул дүрэгдэх цагдаагийн 2 дугаар хилцээний ахлах дислэгч Сарнай. Сонгойрхон дүүрэгдэх цагдаагийн 3 дугаар хилцээний дислэгч Шимболд. Баянзүрх дүрэгдэх цагдаагийн 3 дугаар хилцээний ахлагч Отхон Баатар. Улаанбаатар хотын цагдаагийн газрын санхүүгийн хангамж хилцээний нэрв дэд ахлагч Сарантуя. Хойтлын эгнээс Сүхбаатар дүрэгдэх цагдаагийн 2 дугаар хилцээний дислэгч Батэрдэн. Төмөр зан дахь цагдаагийн хилцээний дэд ахлагч Жаргал. Шингэлтэй дүрэгдэх цагдаагийн 1 дугаар хилцээний дислэгч Бүүбаатар. Багханга дүрэгдэх цагдаагийн тасгийн Ахмад Баттүр нарын бүрэлдэхүүнтэй хүрэлцээрсэн байна. Бүх баг дүүргүүдээс төлөөллүүд ирсэн байгаа. Хамгийн мундаг ажилтдаг одоо үлгэр жишээ албан хаагчдыг бас нэвтрүүлэлд оролцуулж байгаа гэсэн. Тэгэхээр дүрэг дээр ойг угтаж арга хэмжээ болж байгаа бах тий. Дүргийнхээ бас ярив. Ойг угтаж юу хэлж байна тий. Багнуур дүргээс. За Багнуур дүргээс оролцож байгаа ахлагч Батбаяр гэж хүн байна. Тэгээд манай Багнуур дүрэг одоо түүхт 95 жилийн ойг угтсан спортын арга хэмжээ болон урлагийн арга хэмжээнүүд маш амжилттай оролцож байгаа. Манай Багнуур дүргийн цагдаагийн хэлс сая нөгөө урлагийн арга хэмжээнд бүгд 1-р байрт орсон байгаа. Мөн спортын арга хэмжээнд одоогийн байдлаар 2-р байрт явж байгаа. За ер нь гайгүй явж байгаа юм тий. За Сонгойрхон дүргээс ямар арга хэмжээ? За нийт телевиз үзэгчдийн энэ өдрийн мэндийг хүргэе. Улаанбаатар хотын цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 90 жил цагдаагийн байгууллагын 95 жилийн түүхт 95 жилийн мэндийг нийт үзэгчдээс цагдаагийн албаагчдын зүгээс дэвшүүлж байна. За Сонгойрхон дүргийн цагдаа 2 дугаар хилцс түүхт ойн жилүүдийг угтаж урлаг спортын томоохон үйл ажиллагаануудад идэвхтэй оролцож ач холбогдол гаргаж амжилт бүтээлээр дүүрэн юм өдрүүдийг огтож байна. Тэгээд энэ тэмцээнд хилцс дүүргүүдийг төлөөлөө оролцож байгаа албаагчдаа юуны өмнө бас баярын мэндийг хүргэе. За баярын мэнд. За дүргээс л одоо бас лавлаад явчих тий. За хаануул дүрэгдэх цагдаагийн 2 дугаар хилцээний ахлах дислэгч Сарнай. Хаануул дүрэг дээр одоо ямар үйл ажиллагаа явуулж байна? За ямар ч гэсэн одоо телевиз үзэж байгаа нийт цагдаагийн байгууллагын одоо алба хаагчид ахмадуудаа бол ойн баярын мэндийг хүргье. Манай хилцээний зүгээс одоо ойг тохиолдуулаад урлаг спортын одоо олон төрлийн тэмцээн уралдааныг бол зохион байгуулж түүндээ бол амжилттайгаар оролцож байгаа. Мөн хилцс дээр болохоор ойг тохиолдуулж одоо байцаалтын өрөө шинээр гаргасан байгаа. Мөн сая хэд хоногийн өмнө Ахмадын өрөөг бас тогтжуулж нээлтийг хийсэн байгаа. За тэр Баянзүрх дүрэгдэх цагдаагийн 3 дугаар хилцээс ахлагч Отхон Баатар. За цагдаагийн байгууллагын үүсч байгуулагдсны түүхт 95 жил Улаанбаатар хотын цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн баярын арга хэмжээнд оролцож байгаа байгаа. Нийт албаагчтай амжилт хүсье. Тэгээд цагдаагийнхээ газар болон Улаанбаатар хотын цагдаагийн байгууллагаас зохион байгуулж байгаа урлаг спортын арга хэмжээнд манай дүүрэг болон манай хилцс төлөөлж амжилттай оролцож байгаа. Тэгээ манай 3 дугаар хилцс бол Янаас 2014 оны 8 сарын 4-ний өдрийн тушаалаар байгуулагдсан. Сүүлд байгуулагдсан хэлтс байгаа. Цааш үйл ажиллагаа нь чиглэрч ер нь их амжилттай ажиллаж байгаа хэлцээ. Нийт албаагчдаа баярын мэнд хүргье. За баярын мэнд хүргэе. Сүхбаатар дүргээс дүргүүдийг цагдаагийн 2 дугаар хилцсэн. Тэслэгч Батэрдэн.
За ингээд нийт цагдаагийн албаагчтай баярын мэндийг хүргэе. Цаашдын ажил хөдөлмөрт нь сайн сайхан мөхний хүсэн өрөө. За манай Сүхбаатар дүүрэгт цагдаагийн 2 дугаар хэлтсэн Сүхбаатар дүүргийн 9-өөс 20 дугаар хорооны нутаг дэвсгэрийг хариуцж ажилтдаг байгаа. Манай Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсэн нутаг дэвсгэр нь дийлэнх хувийг Цуслангийн одоо байшин газар нутаг эзэлдэг. За Цуслангийн чиглэл манай Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс ойг өгтөж Цуслангийн чиглэлд амарж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хөдөлгөөнд пост за мөн гарын мөр Бавлан сангийн өрөөг шинээр зохицуулж байгуулж Ахмадын өрөөг ойг өгтөж байгуулж Ахмадуудаа хүндэтгэл үзүүлж ажиллаж байгаа. За ингээд албаагчтай мөн цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье. Баярлалаа. Чиглэлдээ дүүргдэг цагдаагийн нийтвэр хөлтөс Бүү Баатар төслөгч. За зурагт үзэж байгаа хүмүүстээ өнөөдрийн мэндийг хүргэе. Манай Чиглэлтэй дүүргийн цагдаагийн 1-р хэлтсээс цагдаагийн байгууллага 95 жилийн аг өгтөж одоо шинээр хэв журмын алба хаагчдад амралтын өрөө мөн дүүш гадна зогсоолд дугуйн зогсоол их мэт одоо бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа. За тэгээд нийт албаагчдаа 95 жилийн баярын мэнд хүргье. За Баханга дүүргээс манай Ахмад Батүр хүрэлцэн байгаа. За Баханга дүүргээс үгүй. За манай Баханга дүүргийн цагдаагийн засаг маань цагдаагийн байгууллага 95 жилийн Улаанбаатар хотын цагдаагийн газрын 90 жилийн аг өгтөж за тус дүүргийнхаа нутаг дэвсгэр 1-2 дугаар хороонд камерын хяналтын төвийг шинжилгээ тоног төхөөрөмжийн шинжилгээд ажиллагаанд оруулан ажиллаж байгаа. За мөн 95 жилийн ажлын хүрээнд зохион байгуулж байгаа урлагийн спортын наадмуудад удаа зараалан амжилттай оролцож ажиллаж байгаа. За тэгэхээр Чакаг нэвтрүүлэг 3 үеэс бүрдэн. Эхний үе бол зураг таах, хоёр дахь үе үг таах, сүүлийн үе маань одоо финалд шалгарсан багийн дунд явагдах асуулт хариултын үеэс бүрдэж байгаа. Ингээд эхний үе болох үг таах хэсэгтээ орцгоё. Үг таах хэсэг. Чакаг нэвтрүүлгийн зураг таах эхэлж байгаа. Эхний баг гарч ирээд байна. За Багнуур дүүргийн Батбаяр маань зураг зурж, за Сонгой эрхэм дүүргийн дислэгч Им Заяа тогтоосон дээр суусан байна. За та ирч одоо нэгдээ чи суу гэд би сууя гэлээ. Янз янзын юм болж байгаа бол проотал дийлэгдсэн суух шиг боллоо тий. Ер нь бол зураг талдаа хэрэг гэж бодож байна өөрөө. За зурсан болол юу гэж бодож байна? Зурсан бол тэгээд нэг чиглүүлээд авах хэрэгтэй тэгээд сайхан ирэх хүний ясаар хоруудчаад суухгүй үзлээ. За Батбаярын хувьд бол муу зурдаг би сууя гээл. Харин тэгсэн яг. Хоёулаа баг би сууя гэж хэлсэн сүүлдээ. Хоруудад ялчлаа. Тэгтээ цаанаа бол бас нууцхан бас зурх юмсан гэсэн бодол байсан баг тий. Энэ санал бол бас эвгүй юм байна л да одоо. Яг тогтоо санал дээр суух. Яг ингээд одоо урд нь ингээд нэвтрүүлэг үзэж байхад бол боломжтой юм шиг санагдчихсан боловч одоо яг ингээд яг өөрийнхөө биеэр ингээд суугахаар бас жилээ боломжгүй юм шиг санагдав. Айгуу тийм төгссөн байдлаар байгаа юм. Зарим зургнууд маань маш амархан зургнууд байгаа. Зарим зургнууд бас хэцүү зургнууд байгаа. Гэтэ бас хэцүү гэлтгүү сайн зурдаг хүн байх юм бол мундаг зураад гарч ирэх шүү дээ. Таны хувьд бол бас уушлаарай л гэж хэлмээр шүү дээ. Тий, за муу зурх юм бол уушлаарай. За муу зурсан ч гэсэн та бас уран сэтгэм сайтай байх юм бол шууд хараал таана гэсэн үг шүү дээ. Одоо Батбаярыг ингээл цэг тавьж эхэлснээс хойш л ингээл үт хорхоо гээл таагаад хэлдэг шүү дээ. Чимээгүй байгаад иж болохгүй. Манай Батбаяр бол юу ч дуурахгүй. Хэрвээ зургийг зөв таасан тохиолдолд доор нь зөөлж өгөх хэрэгтэй. Түүнээс таны ам бол ерөөсөө хөдлөхгүй. Гараараа шамаг зурх юм. Тий. Ямар нэг үг үсэг бичихгүй. Жишээ нь тогроо өгсөн байх юм бол тогроо гэж чинь антун зурх юм. Тий. Юу ч байж магадгүй. Цагдаагийн бэлэгдсэн зүйлээс 60 жилийн байгаа. Ер нь бол өгөгдсөн 60 секундын хугацаанд 2 зургийг амжилттай тааж чадсанаар, зурж чадсанаар одоо 4 оноо авах боломжтой, нэг зурганд 20 оноо байх гэсэн үг тийм. Хэрвээ нэг зургийг л тааж чадахгүй тохиолдолд манай залуугийн доороос тог очноо. Цаг явлаа. 60 секундын хугацаанд Ним Заяа маань Батбаярын зурсан зургийг таах хэрэгтэй байгаа.
Өнөөдрийн нэвтрүүлэгт цагдаагийн байгууллагын түүхт 95 жил Улаанбаатар хотын цагдаагийн газар үүсч хүчтэй 90 жилийн болно. Одоо дүүрэг дүүргээс мундаг залуус хүрэлцээрж оролцож байгаа цагдаа нар. За зураг харах хэрэгтэй. Энэ заяа. За хараалаа. За Батбаяр юу сараад байна те? Булгуур чимшиг юу чимшиг одоо юу юм? Хөгжим яаж хөгжим 60 секундын хугацаанд 2 зураг амжилттай байгаа. Цагийн явцаар байна. 2 дахь зураг руу орж болно. хөгжим шанс тоглож байгаа хөгт юм аа одоо юу юм? За зүг даасан тохиолдолд нь зөвлөн. За дараагийн зураг руу орж болно. Хажуугийнхаа нэг зурж авах шүү. Жоо хоошоо. Цаг явсаар байна. За манай Батбаярч муу зурдаг гэдсэн яг. Эхний зураг нь муу юм уу? Цаг явсаар байна. Энд юу зурсан гэж бодож байна та бүхэн? Ятга. Та юу гэдлээ? Хөгжим гээд шанц гэдсэн шүү дээ. Шанц арай өөр. Тийм ойлгомжтой юм л да. Тийм ээ. Гэтэ хөгжим гээд бол яг л хэлсэн. Гэтэ ер нь бол гол үг нь бол Энийг бол яачсан таагаар. ятга байсан. Энийг бол таахаар байна. Бусад хүмүүс бол ятга гэж тааж штэ. Хөгжим За бол хоёр дахь зураг зинсгийн мөн үү? Мөн шүү дээ нөгөө. Юу байлаа? За юу Пенс гэж бодож байна? Пенс тоглоулагчийг гэж зордог гэнэ. Наач төрийн ордон шүү. Бүрийн ордон зүгээр юм байдаг. Галбаа мал бодол. Нөгөө ингээд дээр үе нөгөө пенс үйдэг шүү дээ. Пенсэг чинь ер нь пенс тоглоулагч нэг иймэрхүү юм тий. Тэгэл нэг иймэрхүү Нэг тийм юм байдаг баг тий. Энэ санд дурчиж. За яг таачих үйлдэл ингэ зурсан. Болохоор л байлаа. Өөртөө машин ч юм шиг нэг юм. Ятаг бол ойлгомжтой байсан шүү дээ. Ятаг бол ойлгомжтой байсан байна. Тэгээд тэгсэн чи та одоо шанс гэж буруу хэлснээс болоод би ер нь шанс ятаг юу вэ? Аль нь үлээ гэж бодоод гайхаадсан. Өмнө бол тог цохиулж байгаагүй юу? За тог цохиулж ирсэн. Тэг яг ингээд одоо тог цохин шүү гэдэг сэтгэлгээг өөртөө авсан байж байгаад ингээд цохиулахад болсон. Батбаярын хувьд бол нэлээд дээрээс л зураалсан дээр та хэлэхгүй чимээ. За би нэлээд бодлоо л да харсан. Тэгээ хөгжим юм байна гэдгийг бол ойлгоод гэхдээ хөгжмийнхөө зэмсгийг бас нэрийг нь солиод хэлсэн байна л да. Тийм ээ тий. Түүнээс бол хөгжим гэдээ бол би хүүсэн байна. Та бол шанц гэсэн. Шанц чинь ямар хөгжим байдаг вэ? Шанц чи одоо нэг ийм одоо ингээд одоо гэж байдаг. Ийм том юм ингээ ингэсэн мэрчсэн зогсож байдаг юм шээс. чи одоо бас орчоод ингээд байдаг. За ямар ч эхний баг маань оноо авч чадсангүй. Хоёр дахь бага хэрхэн оролцохыг харцгаая. За хоёр дахь баг гарч ирсэн. Эхний баг амжилтгүй оноо авч чадаагүй байгаа. Хоёр дахь баг маань бас оноо зулгаах байх найдаж байна. За сарнаа зурж манай чим бол тогтоо цогц дээр суусан байна. Ягаад өөрөө тогтоо цогц дээр сууч вэ? Зарим эрэгтэйчүүд чинь би зурнаа, би мондөг зурдаг гэж тогтоо цогц дээр суухгүй бол болоо гэж бодоод зарим гараад ирдэг л дээ. Та ягаад? За эмэгтэй хүний хүндлэл. Хүндлээд. Тий. Би өөрөө сул тогноос байна шүү дээ. Цонц хүлжсэн та. Үгүй юу? За хэрвээ суусан бол анхны удаа байх байлаа. Таны хувьд тог цохиулж байсан байх л та. Гэтэ доороос арай цохиулдаг байсан баг тий. Үгүй тогн ер нь зохиулж үзээгүй. Үзээгүй. Салхан буруу нэг тоглож байгаад нэг тэмдээ уурсан нэг би зохиулж. Тэгээд яг эвгүй байна бас тог байгаа гэж бодглоо тийгээс уурхлаа. Тийм л ер нь тогтоо санал дээр ингээд суухаар ямар ч мэддэг зүйлээ мэддгүү болчдөг л да. Асуулт хариултын үе дээр бол одоо энэ дэр бол зурх учраас бас зураг таах юм чи бас арай гайгүй байх гэж бодож байна. За Цонгийн хайрхан дүүргийн цагдаагийн хэлцээ 2 дугаар хэсгийн биш ээ. Цонгийн хайрхан дүүргийн 3 дугаар хэлцээ тий. 3 дугаар хэлцээ хаана вэ? 3 дугаар хэлцээ ерөнхийдөө сапар уулчлалын төв биш нийлэр оролцсон. Нийлэр ороолоос дарга уулчлалын төв багтаад хойдлогон 2 гэр оролдог аваад нийт 10 ороотой. Бас саяхан шинээр байгуулагдсан 2012 оны 4 сард Зэдвэрийн газрын дэнд тушаалаад. Тэгээ хамгийн олон оршин суугчтай дүүрэг. Ер нь сонгон хайрхан дүүрэг нийслэлийн хэмжээнд хамгийн одоо тэлэгдэж байгаа дүүргүүдийн хамгийн одоо том дүүрэг нь. Хөдөө орон нутгаас ирж байгаа оршин суугч хүмүүс их гэмтрэн гаралт ихтэй. За тэгэхээр Сарнагийн хувьд бол ойч идэвхтэй гайгүй юу? Ойч идэвхтэй бол гайгүй. Зураг зургтай юм байна. Зураг зурхтай жоохон таарах. Харуухан ч шүү дээ. Зурч байгаа хөө. Тэсэл бодол суудсан шүү дээ энэ дээр өөр. Бодж үзэх юм уу? Яах вэ гэж. За одоо нэг суудсан. За яг Сарнаа бас гайгүй зурх байх гэж найдаж байна. Ингээд хоёр дахь багтаа амжилт хүсье. Цаг явлаа.
60 секундын хугацаанд өгөгдсөн 2 зургийг амжилттай зурж чадсанаар Сарнай Чимболд 2 маань багтаа 4 оноо авах боломжтой. Хэрвээ та чадахгүй тохиолдолд Сарнай амдаа юу ч хэлэхгүй Бамбруш. Чимболд хийгээд байх хэрэгтэй. Хэрвээ зөв таасан тохиолдолд орно зөвлөх ёстой гэж байна. Засан чинь нуурдаа яаш. Болбол дараагийн зургаагаа орж болно. Засан хүн. Дараагийн зургаагаа орж. Засан хүн биш юм нэ. Сэргийн зураатай өөрчлөлт. Ер нь хүн тоглоом уу? Хүн үү? Сарнай юу ч хэлэхгүй шүү. Дараагийн зургаа наашаа юм наатын үнцтэй зурж байгаа шүү. Засан хүн биш юм уу? Өглөө хүн биш юм уу? Хоёулаа юм хүн байсан юм байна тий. За цаг явсаар байгаа. Зарим хүмүүс одоо өгцөөгөө мартсан тохиолдол байдаг. Өө юу Цонх зур гэдээ өгсөн чинь цонх зурсан хүмүүс байдаг. За цаг дуусаж байна. ясаач юм. Юм бэ гэс зураач би зурдаг байжээ гэж. Та хүнд юу зурсан гэж бодож байна? Буратино. Пиньяко. Юу вэ? Пингвин. Пингвин байсан юм шүү дээ. Пингвинийг ч одоо яасан ч эвгүй зурдаг юм бэ те. Таачсан үнээр зурх талтай жоохон муу юм. Юм ойддгүй юм шүү. Ойж бол чадна. Ойж бол чадна те. Зурхтаа өстэй. Тэгээ хоёр дахь зураг нь юу байсан юм бэ? За энэ юу гэж бодож байна? Энэ дотол зураг хүнлэлтэй гэж шалгаар юм байна те. Хин байсан? Юу байсан? Ерөнхийлөгч элбэг дэрч гэсэн. Ерөнхийлөгчийг зурна гэсэн чи яг нүдний шилмэлтэй ингээд зурж болох байсан байх л та тий. Тэгээд нэг эндэр мэндэр дээр гарч манай зогч могцоогоор зурдаг ч юм уу тий. Энэ хүн зурхтаа ер нь жоох муу юм байна тий. Пингвин чи ер нь нэг иймэрхүү л амьтан байгаа юм штэ. Тий. Ингээл нэг юм алаг тий. Ингэсэн бол бараг л пингвин гэж харагдахаар л байсан байх гэж бодож байна. Тийм байх. Сандарсан чинь бүр яаж зурхаа мэдэхгүй юу? Та ер нь сандраагүй юм шиг харагдсан шүү дээ сая. Сандарсан. Тавын зөвхөлгүй ч гэх ингээд хамаагүй зараа зогсоод байх шиг байсан шүү дээ. За хоёр дахь баг маань бас өнөөдөр нэлээд хэцүү үгнүүд өгөгдсөн байна. Хоёр дахь баг маань оноо авч чадсангүй, гурав дахь багтаа амжилт хүсье. Гурав дахь баг хайс тавьчих. Гурав дахь баг гарч ирээд байна. Өнөөдрийн нэвтрүүлэгт цагдаагийн байгууллагын түүхт 95 жил Улаанбаатар хотын цагдаагийн газар үүсч хөгжснөө 90 жилийн ойг угтаж за дөрвөөс одоо ажилдаа амжилт гаргадаг залуусыг оролцуулж байгаа. За ингээд Отгонбаатар маань тогтоо сандал дээр суусан байна. Саран туяа зураг зурнаа гэж байгаа тий. Баяр баясгалан тий. Отгонбаатар бол нэлээ айлттай үргэл нүд мүднийх ингээд цагаан улаач мулаацсан сууж байгаа юм шүү. Тий. Гайгүй юу? Тогж хөгжсөн үү? Зөвхөс. Яа тий хамаг бие чамсан тохиолсон. Гайгүй юу? Гайгүй. Хөлжсэн гайгүй байх гэж байна. Таны хувьд бол зураг зурхтаа. Гайгүй ойлголцсон гэж. Ойлгуулчих гэж бодож байна. За. За ингээд эдний баг хэрхэн оролцохыг бүгдээрээ харцгаая. Цаг явлаа. 90 секунд 60 секундын хугацаанд хүн зургийг амжилттай зурж таалгаж. Мөрөөр. За эхний зургийн амжилттай таалаа. Босод оролцогчд маань ерөөсөө ямар ч Машин. зургийг тааж чадаагүй байгаа. За машин байна. Такси. Цаг явсаар байгаа. Сарнтээ бас амжилттай ойлгомжтой юм зураал байх шиг байна тий. За манай Улаанбаатарын доороос тог очих юм шууд хилээд яваад байгаа шүү. Хүн сонсон байна. Машин байна. Ямар нэгэн тоо Юу уралдаан, машины уралдаан. цаг явсаар байна. Цаг ер нь дуусах шиг хандж байна. Аяллаа машин. За цагдаа нар маань нэлээд жоохон хамаг бие чангалчаад их дуурахгүй байна уу гүрээгээд байна уу аа? Үгүй. Сая тог ирнэ гэж юусоо бодлого байж идлээ. Тэгээд Би танд өмнө хэлсэн ш тог зохино шүү гэ тэ. Цаг дуусч байна гэж. Зургандаа анхаарлаа хандуулсан болохоор анхаарал өөр тийш явсан болохоор ингээд За энд бол морин уур байсан гэж тэ. За морин уур гээд хэлхэл юм л да тэ ингэсэн юм чинь тэ. За хоёр дахь зураг машин байгаа. Машин дундаасаа
Энэ дээр 10 20 гээд Крус 10 20 гээд бичээдсэн маа. Пүрүүснийхээ хойтлыг ингэсгээд зурцсан байсан. Энийг 20-ын зурх гэжсэн юм шиг. Одоо энэ Toyota-гийн лого ч юм уу те? Ямар юм байдаг вэ? Хөрөнгө дотор Т үсийг оонсон. Тийм те? Ийм юм байдаг багч те? Энэ логогийн зурж өгөөл энэ логоны юм биш юм. Зурх гэжсэн. Шал өөр хүний толгой юм ариг тавьцсан хүний толгой шиг юм яваадсан. Мөөгч юм шиг юм яваадсан. Мөг 10 мөг 20 гэдэг болох юм шиг үстэй. Мөөгтэй болохоор. Уг нь бол 20 10 гэсэн байх ч та одоо нэг уралдааны энэ эмблем дээр мөг зөөг зураад ханаац аялал маяллын машин шиг л юм аа. мөөгний зургтай байт юм аа юм шиг. Уу яах магадгүй шүү дээ зугаал гайл зугаалгаар хүмүүс авчих. За тэгтээ ямар ч сан бусад багийгаа бодвол 2 оноогоо авцсан байгаа шүү дээ тий. За ингээд 3 дахь багийгаа кайсна өрж байна. Дөрөвдөө риски 4 дахь баг гарч ирээд байна. За Батэрдэн дэслэгч Батэрдэн өтөө санал дээр суусан байна. Дид автагч жаргал 6 зурнаа харж байгаа тийм. Тэр зур талтай гайгүй. Муу юу? Гэхдээ ойлгох хичээнэ. Төмөр зам дахь цагдаагийн хилцс гэж тийм. Төмөр замд ер нь хэргийн гаралт ер нь багасч байна. Жилээр тусам ер нь бас ямар зарцсан ямар байдаг бол. Манай төмөр замын цагдаагийн хэлтсэн анх 1951 онд үүсгэн байгуулагч ирсэн. Манай хэлтсэн бол гэмт хэрдээ тэмцэх нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, үндсэн чиглэлтэйгээс гадна Улаанбаатар төмөр зам дагууд байрлаж байгаа нийтдээ 1100 км урттай зам дагууд хүн ба ачаа тээвэр хөдөлгөөний аюулгүй байдлыг зохицуулж ирдгээрээ бусад үүргүүдээс ялгаатай байгаа. Ялгаатай байгаа. Тийм ялгаа нь тийм. За тэгвэл манай Батэрдний хувьд бол ер нь тогон зохиулж байгаагүй бах тий. Зохиулжсэн. Яг зохиулжсэн байна. Сургалт тадлага эдгээр чинь цагдаагийн албаагчид байнгын бэлэн байдал байдаг гэдэг байнгын сургалт тадлага хийж байнгын цахилгаан буруухад. Үгүй ер нь сургалт дадлагын төвд сургалтанд хамрагдж байхдаа нөгөө цахилгаан буруухаар зохиулж нөгөө биетээр албаагчдад үзүүлж ийж тухайн хүнд нь ямар нөлөөлөл үзүүлэх үү гэдгийг албаагчдыг биетээр нь үзүүлдэг болохоор ер нь тогонд зохиулж ирсэн. Нэлээд олон зохиулчихсан. Энэ гэхдээ стресстэй юм байна. Суу яг хаз хийдээ зохиул. Маргааш зохиулж. За тэгэхээр ер нь өмнөх багуудын зургнууд хэр амархан байна гэж бодож. Ер нь зурчаар зургнууд байна уу? Тэгээ илбэгдэрж ерөнхийлөгч гэсэн л жоох хэцүү шүү. Хэцүү байна. Бусдад нь бол амархан байна. Бусдад нь гайгүй биш. Гайгүй зурчаар тий. Ер нь бүсгүйгээсээ хэрвээ зурсан бол бүсгүйгээсээ гайгүй зураг гэж бодож байна. Хүнд зураг гэж бодож байна. Ялгаагүй баг. Гэтэ ер нь нэг өөр дүүргээс залуусаа ирсэн болохоор нэнийх юм хэр зургийг сайн мэдхгүй. Зүр эмгтэйгээл тогтоо санал дээр суулгахгүй гээл. Ер нь тий. За ингээд дөрөв дахь багтаа амжилт хүсье. Цаг явлаа. 60 секундын хугацаанд. Оо за шууд 5 секунд. Хүн. За энэ биш мөн гэж ярихгүй. За манай Пиноккио. Буратино. Оо за. Маш амжилттай 2 зургаа таачаадлаа. За эхнийхэн бол энэ доллар гэдгийг ингээд ойлголцсон юм байна те. За шууд үсэг үг нь бичихгүй гэсэн боловч те. Долларыг бол одоо ингээд мөнгөнд дэвсгэртийг ингээд зовх юм болоо гэж бодсон чинь шууд эсэрэд хэлсэн те. Юуг нь үг үсэг бичихгүй гэж түрүү хэлсэн байгаа шүү те. За яг авчи. Энэ дээр бол юу зурж илаа? Буратино. Хамрыг юм л ингээд. Тэгээ ер нь Буратиногийн хамар бол тэгэл ингээл ийм урт хамар тэгэл ингэх юм бол тэгэл Буратино л болчих байсан баг л тий. Ойлгохоор л зурцсан байна. За ингээд дөрөв дэх баг маань амжилттай 4 оноогоо авч чадлаа. Анхны 4 оноо авчих гэсэн үг шүү дээ тий. Ингээд хамгийн сүүлийн 5 дахь баг маань хэрхэн зурхыг харцгаая. 5 дахь багтаа амжилт хүсье. Хамгийн сүүлийн баг гарч ирээд байна. За, Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хилцсийн дэслэгч Бүүе Баатар зургаа зурж Бахангаа дүүргдэх цагдаагийн тасгийн Ахмад Баттүр тогтоо санал дээр суусан байна. Яг жоохон хаслагдсан дүүрэг болохоор суулгацсан юм яасан. Ялагчлаа л та хороодаад. Биерээ юу?
Жохон шац багдаад ялгачих шиг боллоо. Харцнаас найгаад суудсан уу? Хурууцсан юм уу те? Хурууцсан. За. Ер нь бол зурх талдаа зарим хүмүүс ингээд бас зурж үздэг л те. Зурж үзэл. За ер нь чи гарсан дээр юм байна. Би суусан дээр юм гэдэг шийддэг л те. Тийм байхгүй хуруудаал ирчүүд бол хуруудаал үзчихдэг те. За баханга дүрх цагдаагийн хэдэн тийм тасагтай юм болоо. За манай баханга дүрх үндсэндээ цагдаагийн нэг тасагтай. За тэгээд бүтцийн үед бол мөн ялгаагүй хотын дүргүүтэй ялгаагүй. За гэмтэрхтэй тэмцэх, нийтийн журам хамгаалах, олон нийтийн аюул байдал хангах чиглэлээр үндсэн үүргийг гүйцэтгэж ажиллаж байгаа. Таны хувьд одоо Ахмад тий? Яг ямар чиглэлийн албан тушаал дээр ажилладаг юм бол? За би олон нийтийн аюул байдал хангах албаны хэсгийн дарга гэдэг баханга дүргийн цагдаагийн хэсэг. За таны хувьд? Миний хувьд хэсгийн байцаагч юм. Хэсгийн байцаагч. За гэмт хэрэг гарлаа гэд тий? Байцаах юм шүү дээ тий? Ер нь бол хорон дээр төрийн өмчлөгийг хамгийн түрүүнд төрүүлдэг цагдаагийн байгууллагын нэгч гэсэн. За түрүүний зургнууд ер нь ямар хөө байна? Ийм амархан юмыг ингээд зорчих гэж тэгж бодож байгаа юм байна уу? Бүгд л гайгүй байлаа. Бүгд л гайгүй байлаа. За хүү бат мөнгөд зурт юм шүү тий? За ингээд 5 дахь багтаа амжилт хүсье. Цаг явлаа. 60 секундын хугацаанд бол мундаг зурдаг хүн бол 10-20 секундын хугацаанд зураад ойлгуулчихна. За манай баттур хилээл авах хэрэгтэй байна. За эхний 6 амжилтаа таасан байна. За өмнөх 4 дахь баг бол бас 4 оноогоо авч чадсан. Бүх 6 амжилтаа тааж чадсан байгаа. Энэ 5 дахь баг. Жимс бана. Тарус. Скай. Димлүү. Димлүү. За цаг агтаа орсон байна. Хилээд авах хэрэгтэй. Цэцэг. Банан шиг юм зураад байгаа юм шүү. Банан, тарвас. Жимс биш ч байж магадгүй те. Хүний хувцс хурцж байж болно шүү дээ. Тэ? Юу ч бугуувч ч юм уу те. Тийм байж магадгүй би бас бодоод. Луун. Хүнсний ногоо. Хүнсний ногоо цаг дуусах гэж байна. Луун байцаа. Гэж байна. Цаг дуусах гэж байна. Байцаа, жимс, цэцэг. Оо, ийш хамаг анхаарлаа хандуулсан. Ямар сонь дуураа тий. Яг нэг ямаг ингээд ямаа шиг юм дуураад ярьчлаа. Оо, жааг төгсгийн мэдсэн бол жоохон ингээс үү тий. За, юу ч хийхгүй шүү. Энд одоо сүм хийдэг байсан тий. Сүм хийдэг бол ингээд ойлгомжтой. Дээврээр яачихдаг. Энд юу зурсан гэж бодож байна? Сармис зураад байгаа юм шүү дээ. Тий. Доо шиг гэдэг үнэсний зурсан. За тэгэд өөр Жимс хилээд харч би үнсний ногоо руу ингэж ойлгосон тэгээ мундаг зурлаа шүү дээ. Өгнө бол сармис руу оруулах гэдэг байхгүй юу? Та энэ дуун зурсны дараа юу гээдлээ? Шал өөр юм зурсан. Сармис ер нь баг хэрэгэлтэй юм шиг үү? Үгүй юу? хэрэглэнэ юм. Иймэрхүү марж байгаа. Өөрөө хоол хийдэг болохоор бас мэдэхгүй шүү дээ. Гэрийн хүн хийдэг те. Сармис чи иймэрхүү юм байдэн шүү дээ нэг юм. Тэ жоохон юм гашуун нисэн тийм юм. Та санаанд орсон. Цаг дуусч ирэхээр. За ямар ч 5 дахь баг маань 2 оноог авч чадсан байгаа. 2 дахь үе болох үг таах хэсэгтээ бүгд орцгоё. Үг таах хэсэг. Чагаа нэдрүүдийн 2 дахь үе болох үг таах хэсэг маань ирж байна. Тэгэхээр нэг оролцогч маань чихвч зүүн чихвчэнд маш хүчтэй хөгжим явж байгаа. За нөгөө оролцогч маань тэрхүү оролцогчтой нөгөө оролцогчтой таалгах хэрэгтэй байгаа. Өгсөн 10 үгийг 90 секундын хугацаанд амжилттай таалгаж чадсанаар багтаа 10 он авах боломжтой. Ингээд эхний баг болох Батбаяр Нямзай нарын баг гарч ирээд байна. За эдний баг өмнөх үе дээрээс оноо авч чадаагүй. Энэ үе дээр хэрхэн оролцох бүгдээ харцгаая. Амжилт хүсье. Цаг явлаа. Суудал. Ясаа суудал. Суудал. Зүү. Оноо. Зураас. Зураас. Зугаалга. Зураас. Зугаалга. Зураас. Угаац. Зураас. 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 Нутаг. Нутаг. Юу? Нутаг. А? Нутаг. Суудал. Нутаг. Нутаг. Алгасан. Толгой. Жолооч. Толгой. Толгой. Жолоо. Толгой.
Толгой. шүү. Чөлөө. Толгой. Жолоо. Толгой. Жолооч. Толгой. Толгой. Золоо. Толгой. Цаг явсаар байна. Цол. Толгой. 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 8. 8. 8. Самбай. 8. 8. Хилээд байгаа чи. Хилээд 8. 8. Самбай. 8. 8. Цаг явсаар байна. Алгасан. Буудал. Буудал. Зөв. Зэрэглэл. Зэрэглэл. Сэлэн. Зэрэглэл. Алгасан. Үлгий. 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 Хот. Үлгий. Чөдөр. Үлгий. Үлгий. Цаг дуусах. Ясаа. Үлгий. Амаа давгаа мага амаа. Үлгий. Чакак нэвтрүүлэг. За манай Батбаяр Нэм Заяан нар маань 10 оноо авах хэвээр 4 оноо авсан байна. Гэтэ чамлахааргүй 4 оноо гэдэг бол одоогийн байдлаар хамгийн том оноо гэсэн үг. За ингээд 4-өөс дээш оноог авч чадах юм бол ялагч болоход ойртноо гэсэн үг. Дараагийн 2 дахь баг болох Сарнай Чимболд нар гарч ирээд байна. Хоёр оролцогчтой амжилт хүсье. Цаг явлаа. Хэвтэр Хэвцээ мө. хэвтэр Цамц. хэвтэр эзэн Ама тан. эзэн Цаг явсаар байна. эзэн Эмэг. Эмэг. урилга Тусгаар. урилга Тусгаар улс. гөлөг Хот. Таманга. гөлөг Чооч. цээж Оноогүй. Цаач. цээж Цаа. цээж Цаач. цээж Чооч. цээж Чаач. баатар Таванга. Масад. баатар Масад. Масаг. Масаг. баатар Дараагийн өглөг орж байна. залуу Залгуу. Залгуу. Зал. Зэ. Залгуу. Зац. засвар Хоёр дахь баг маань амны хайрцаг унших үе дээрээс ганцхан оноо авсан байна. За дараагийн 3 дахь баг болох ахлагч Отгонбаатар, дэд ахлагч Сарантай нар гарч ирээд байна. За ингээд эдний баг бол зураг таах хэсгээрээс 2 оноо авч чадсан байгаа. Одоо энэ үе дээрээс хэдэн оноо гэх бүгдээ харцгаая. Цаг явлаа. өсгий Өөрчлөл. өсгий Өөрчлөл. хоошуур Хувьсгал. Хувийн. Цаг богино учраас хаалга Ажил. Адил. Айл. Аймаг. төгрөг Амны чайцэг яг нэг яваад байна шүү дээ. төгрөг ёо хэцүү юм ханцуу Ачуур. цаг явсаар байгаа. Ачуур. могой Богоо. чүчиг Үйлчлэгч. чүчиг За цаг явж байна. Амат. Уски!
Чакак нэвтрүүлэг. Хөгжөөнсөнгийн Чакак нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт цагдаагийн байгууллагын түүхт 95 жил Улаанбаатар хотын цагдаагийн газрын үүсч хөгжсөний 90 жилийн ой болж байгаатай холбогдуулна. Одоо дүргээс төлөөлөл болж мундаг цагдаа нар хүрэлцээрсэн байгаа. За ингээд 4 дахь баг гарч ирээд байна. Өмнөх 3 дахь баг болох Отгонбаатар Сарантуян нар маань ганцхан оноо авснаар нийлбэр дүн болох 3 оноотойгоор нэвтрүүлгийг өндөрлөж байна. Дараагийн баг болох Батэрдэн Жаргал нар маань хэрхэн оролцохыг бид харцгаая. Одоогийн байдлаар 4 оноотой явж байгаа. Амжилт хүсье. Цаг явлаа. Гэрэл. Зах. Минг. Перик. Бирж. Бих. Минг. Гүлэг. Төрх. Чулуу. Өглөө. Хөдөө. Бамбарууш. Дурсамж. Хүлэмж. 5 оноотой явж байна. Тусламж. Дэ. Дурсамж. Дэ. За дараагийн өгдөг орж болно. Судас. Туслагч. Цаг явсаар байна. Том. Судас. Шүтэнц. Далай. Цагдаа. Тагтаа. Далай. Дэ. Че. Тэлээ. За цаг дуусаж байна. Далай. Тагтаа. Уг тахишийн хамгийн сүүлийн баг гарч ирээд байна. Дэслэгч Бүүе Баатар, Ахмад Баттүр нар маань 2 оноотой явж байгаа. Эндээс одоо 10 оноог авч чадсанаар ялагч болох боломжтой. Өмнөх баг болох Батэрдэн Жаргал нар маань 4 оноон дээр нийлээд 5 оноог сая уг тахич дээрээс 5 оноо авснаар 9 оноотой болж ирээд ер нь 9 оноотойгоор ялагч болоход маш ойрхон болоод байгаа. 9-өөс дээш оноог Бүүе Баатар, Баттүр нар маань авч чадсанаар ялагч болох юм аа. Ингээд амжилт хүсье. Цаг явлаа. Өвдөс. Хөл хумс. Хувцас. Үс хувцас. Хонгил. Цол. Сар. Сар цонх. Ил. Барилга. Уурхай. Хулгай. Уурхай. Уухай. Бүжиг. Мөрдөс. Банк. Мах. Хөөс. Тимээ. Манту. Чимээ. Че. Дэ. Чимээ. Хонгил. 4 оноотой явж байна. Чимээ. Че. Тэлээ. Чимээ. Барилга. Барилгыг таалсан. Банк. Мах. Цаг дуусаж байна. Өвдөс. Хөгжөөнсөнгийн Чакак нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар цагдаагийн байгууллагын түүх 95 жилийн зам Улаанбаатар хотын цагдаагийн газар үүсч хөгжсөний 90 жилийн ой болж байгаатай холбогдуулна. Цагдаагийн албан хаагчид хүрэлцээрж оролцож байгаа. За ингээд оролцогч дундаас эдний одоо Батэрдэн Жаргал нарын баг ялагч болсон байгаа. Тэгэд баг дундаасаа бас хэн хамгийн илүү их оноо авахд нөлөөлсөн бэ гэдгийг шалгаруулахын тулд асуулт хариултын тэмцээнийг явуулна. 15 асуултыг хоёр оролцогчийн дунд тавина.
нэгээр нь асуултыг асуухад хариултыг мэдж байгаа тохиолдолд нөхөө бөмбөгийг аваад шууд хариулах хэрэгтэй. Бөмбөгөө авчаад бодохгүй буруу хариулсан тохиолдолд нөгөө оролцогчид боломжтой гэсэн үг тийм хариулах. Ойлгомжтой юу? Ойлгомжтой. За ингээд хоёр оролцогчтой амжилт хүсье. Эхний асуулт. Улаанбаатарт байгаа дунд сургуулиудаас одоо байгаа сургуулиудаас хамгийн анх байгуулагдсан сургууль нь ямар сургууль юм болоо? Нэгдүгээр сургууль. Биш байна. Удаа сургууль. Зөв хариуллаа. За бүсгүй маань эхний оноогоо авлаа. Алга ташилд яасан бэ залуусаа? За 3 дугаар сургууль бол 1921 онд байгуулагдчихсан 2 багш 40 сурагчтайгаар байгуулагдчихсан юм байна. Одоо байгаа сургуулиудаас шүү дээ, тий. За эхний оноог манай жаргал авсан байна. Хоёр дахь асуулт. Өвстэй газар мал тогтдоггүй. Цаашаа үргэлжлүүлнэ. Жаргалтай газар хүн тогтдог бай. За зөв хариуллаа. Жаргал зөв хариуллаа. Жаргалтай газар хүн тогтдоггүй. Өөрийн чинь байгаа газар хүн тогтдоггүй юм шүү, тий. За 3 дахь асуулт. За манай Батэрд нь жоохон оролцоотой юу шүү. 3 дахь асуулт. Буратиногийн гол дайсан хэн бэ? Сандраа. За. Аваад хариулах шүү дээ. Буратиногийн гол дайсан хэн блэ? Тоглоом яадаг залууч. Тоглоом. Цирк. Эзэн тий. Нэр нь хойноос хэлж өгөхгүй шүү. мэдгүй. Ямар хуу төрхтэй хүн байдаг лээ? Урт сахалтай. За зөв таасан тооцоо. Крабас. Зарим хүмүүсээс Буратино гэд асуусан чи Буратино гэж юу байдаг гэдээ бас мэдэхгүй хүмүүс байгаа. Тэгэхээр та нар бол бас хэлээд байгаа тийм дүрстэд байгаа. За дараагийн манай Батэрдны анхны оноо 4 дахь асуулт. Өглөгч хүн моргу. Өглөгч хүн өөртөө ос. Зөв хариуллаа. Өглөгч хүн өөртөө ос гэдэг шүү дээ. За 5 дахь асуулт. Дэлхийн нарыг тойрох бүтэн хугацаа 365. Зөв хариуллаа. 365 хоног дэлхийн нарыг тойрдог шүү дээ, тий. За 6 дахь асуулт. Ямар үлгэрт болор шаханы тухай үзэлж. Зөв хариуллаа. Эмэгтэй хүн гэсэндээ бас үнсэлчин гэж зөв хариуллаа. 7 дахь асуулт. Миний нутаг шүлгийг хэн зохиосон бэ? Нацаг тарч. Яагаад вэ? Дамтны нацаг тарч. Дамтны Дашторжийн нацаг тарч тий. За хамгийн түрүүнд бөмбөгөндөө хүчээд одоо хариулснаар эмэгтэйтэй хариулдаг ёо. Дашторжийн нацаг тарч. Юу гэдэг лээ? Юу гэж шүлгэлдэг лээ? Миний санжин уу? Миний нутаг шүлэг. Юу гэж хэлдэг лээ? Хинтийн хангаа саяны өндөр сайхан нуруунд хойд зүгийн чимэг болсон ай хөвчинг болно. За зөв шүлгэлжээ зарим хүмүүс бас мэдэхгүй хүмүүс байж магадгүй шүү. За 8 дахь асуулт. Таны хүргэний хүү таны хувьд хэн бэ? Таны хүргэний хүүхэд таны хувьд хэн бэ? Ач. Биш байна. Таны хүргэний хүү Наас дүү. биш. Хүргэний хүү. Хүргэний хүүхэд. Зэ зөв хариуллаа. Таны хүргэний хүүхэд тийш охины чинь хүүхэд байж таарна шүү дээ. Тэгэхээр чин зэ. Наагац гэсэн өөр юм бодсон юу? За. Үнэгний зулцгийг юу гэдэг вэ? Гавар. За эмчээ өгчөө. За гавар. Хариуцсан эмчээ. Бөмбөгөө шууд аваад зулгаах хэрэгтэй шүү. Тэгэхгүй бол оноогоо авч чадахгүй. За манай залууд Батэрд нь зөв хариулсан тооцлоо. За. Үнэгний зулцгийг гавар гэдэг 10 дахь асуулт. Ямар морины шүдийг үздэг вэ? Бэлгэний морины шүд. Бэлгэний морины шүдийг үздэг вэ? Зөв хариулсан. Кингрүү гэдэг амт юм байдаг те? Кингрүүг монголоор юу гэдэг юм бол? Оцсон шүү. Минж. Оцсон шүү. А? Минж биш. Пингвинийг үзтээ. Кингрүү гэдэг амт юм шүү дээ. Уухтай. Кингрүү. Монголоор юу гэдэг юм бол? Имж гэдэг. За зөв хариулсан тооцоо. Та минж гэдэг шүү. Минж чи өөр шүү дээ, тий? Юу н тэр хацаад байсан. Юу оцсон шүү яриа явж байгаа. Чөлөөр. За. Дараагийн 12 дахь асуулт. Сахиур төмөр ямар кинон дээр гардаг вэ? Туулга тавь. За зөв хариулсан. 13 дахь асуулт. Ямаагаараа дэлхийд тэргүүлдэг болсон. Монгол улс. Биш байна. Ямаагаар дэлхийд тэргүүлдэг болсон. 1
Австрали, 2, 3, Норвег, Хятад улс шивэт юм байна. Ямаагаар. За. Дараагийн асуулт аль аль нь хариултыг өгөөгүй. 14 дахь асуулт. Эрдэнэзүү хэд хэдэн сурагтай вэ? 108. За зөв хариулсан. Жохон идэвхтэй чангахан барилтаа зүгээр булаач. зүгээр ингэ барьсан. Илээд байгаа мó яагаад байгаа те. Эрдэнэзүү хэд бол 108 сурагтай гэх те. За ер нь буддын шашинд бол 108 бол эрдэнэ тоо байдаг те. За 15 дахь асуулт хамгийн сүүлийн асуулт. Бүрт үчний хадам аав хэн бэ? Дайсцаа. Хадам аав хэн бэ? Бүрт үчин чинь Тэмүүчний ихнэр шүү дээ тий. Тэгэхээр Тэмүүчний Тэмүүжил. Чингис Исүхэ. Исүхэ зөв хариулнаа. Тий. Исүхэгийн хуучин Тэмүүчингийн ихнэр бол бүрт үчин гэж байна. Тэгэхээр бүрт үчин бол Исүхэгийн хадам аав гэсэн үг тий. Бас хадам аав. За Монгол Улс цагдаагийн байгууллага үүсчихсний 95 жилээ Улаанбаатарын цагдаагийн газар 90 жилийн ойг тохиолдуулан ТV тавтлагчтай хамтран зохион байгуулсан хөгжөөн цэнгэн чакак нэвтрүүлэг Улаанбаатарын цагдаагийн газрын харьяа цагдаагийн хэлтсүүдийн аль багшд байна идэвхтэй оролцлоо. За ингээд өнөөдөр нэвтрүүлгийн ялагч нартаа өргөмжлөл дурсгалын зүйлийг гардуулъя. За гардуулъя. За нэгдүгээр өрөнд Цэ жаргал. За би өргөмжлөг уншиж танилцуулчих. Эрхэм мөндөд Цэ жаргал танаа цагдаагийн байгууллагын төвд 95 Улаанбаатарын цагдаагийн газар үүсгэсний 90 жилийн хүрээнд зохиогдож буй ТV тавтлагчийн Чакак таны мэдхүн цэнгээд нэвтрүүлэгт амжилттай оролцсон талархал илэрхийлж өргөмжлөл дурсгалын зүйлээр шагнаа дарга туслах комиссар Ч Болдбаатар гэсэн өргөмжлөлтэй. За баяр хүргэе. За өнөөдрийн нэвтрүүлэг дээрээс жаргал маань. За баяр хүргэе. 8 оноо авч ялагч болсон байгаа. За дид байрыг Бат Эрдэнэ за өргөмжлөлийн үг бол адилхан. За баяр хүргэе. За ингээд хөгжөөн цэнгийн Чакак нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт оролцогчдоо одоо ивент хийсэн шагналыг гардуулъя. За ингээд хорооллын ахуй үйлчлэгээний төвийн зүүн талд байрлах хуучнаар Аз хүүхдийн дэлгүүрийг та бүхэн сайн мэдэх бах. Тэрний 3 давхт байрлах спорт центр гээд залуусын цагаа зөв боловсон өнгөрүүлэх сайхан газар нэгдсэн байгаа. Энд автомат тоглоомын газар тоглоорой гээд гэр бүлэрээ бас очиод сайхан үйлчлүүлэх боломжтой дэлгүүр тоглоомын газар эрхийн бичиг гардуулъя. За алга ташилт яасан бэ? За мөн хорооллын намын их дэлгүүрийн замын нөгөө талд байрлах парадокс салон гэж байгаа. Парадокс салонд очиод үстэндээ одоо бүх төрлийн үйлчлэгийг авах боломжтой. Эндээс одоо нэг удаа үйлчлэл хэрхэн бичгийг гардуулж байна. Парадокс салоныг зориорой. За мөн хорооллын 1000 нэр болон 100000 нэрийн барааны дэлгүүрт байрлах Антон Men's Shop гэдэг байгаа. Хонконг, Солонгос эрэгтэй бэлэн хувцсыг худалдаалдаг Антон Men's Shop-оор үйлчлэл хэрхэн бичгийг хоёр оролцогчтой гардуулъя. За 50% эрхийн бичгийг дид байранд орсон Бат Эрдэнэдээ гардуулъя. За үнэхүү 50% хөнгөлтийн картыг танд гардуулж байна. За өнөөдөр хөгжөөн цэнгийн Чакак нэвтрүүлэгт цагдаагийн байгууллагын түүхт 95 жил. За Улаанбаатар хотын цагдаагийн газар үүсч хөгжсөний 90 жилийн ойгоо жотоод бүгдуулна. Хамгийн мундаг цагдаа нар дүргээс хүрэлцээрж оролцлоо. Ингээд оролцогчтой бүгдэнд нь баярлалаа. Ойгоо сайхан тэмдэглэж өнгөрүүлээрэй. Улаанбаатарын цагдаагийн газраас бас ТV тавтлагчийн хамт олонд дурсгалын зүйл гардуулах гэсэн. За ТV тавтлагчийн зүйл Улаанбаатарын цагдаагийн газартай бол хамтран гэмтрэгээс урьдчилан сэргийлэх ажил иргэдэд мэдээ сэрэмжлэлийг цаг тухай бүрт үнэн бодтойгоор хөргөж өгч хамтран ажилтгад нь бас талархал илэрхийлээд ойн хүрээнд бас хамтарч ажилтнанд баяр хүргээд талархлыг бас дурсгалын зүйлтэй гардуулъя. За баярлалаа. За ТV телевизийн хамт олон цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх мэдээллийг олон нийтэд шуурхай хүргэж нийслэлийн ард иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрахад хувь нэмэр оруулж хамтран ажиллаж байгаагтаа үнэлж талархал илэрхийлж дурсгалын зүйл гардуулваа гэж байна. Дарга туслах комиссар Болдбаатар гэсэн байна. За баярлалаа. За ингээ хөгжөөн цэнгийн Чакак нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт оролцсон оролцогчдоо баярлалаа. Ирэх 7 хоногийн энэ цаг мөчтөр гээд уулзсан. Түр баярлалаа үзэгчдээ. Баярлалаа. She told me
'cause you make me feel like I'm alive